За та бүхэнд сумд хийж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаар товчхон мэдээлэл хүргье. За энэ жил 2023 онд сумын хөрөнгө оруулалт буюу Сум аймгийн хамтарсан хөрөнгө оруулалтаар одоо 1 тэрбум 500 сая төгрөгийн хөлтөгтэй сумын төв дотроо одоо 2.1 км автозамын ажил эхэлсэн. За энэ маань одоо 4 сард тендер зарлагдаж, за Улаанбаатар хотын Экспресс зам гэдэг одоо компани тендерт нь шалгараад, за 5 сараас ахуулаад үйл ажиллагаагаа эхлэе явж байна. За энэ маань ерөнхийдөө манай сум бол нэлээд цэвдэхтэй. За цэвдгээ үүднээс одоо годомжин дотор явж байгаа учраас 70 нэх өндөр гарахгүй гэдэг ийм шаардлаганууд тавьсан. За зураг төслийн ажил дээр үл ерөнхийдөө нэг 3000 куб метр одоо өсөж суул гэж одоо шинжилгээгээр гарсан байсан. Гэвч одоо энэ компанитайгаа бид бүгд ярилцаж, за замаа чанарлаг байдлыг хангах үүднээс доош нь ерөнхийдөө суултын хайрганд нь толтор авч байгаа. За зарим хэсэгт нь бол ерөнхийдөө метр 50 хэрэгтэй авах чинь, зарим газарт нь метр. За ер нь бол нэг 50-аас одоо дээш одоо сантиметр доош нь одоо ухаж хөр суулт хийж, за хөр суултаа бол одоо хогийн цэгээ одоо дарж болох, за нөхөн сэргэх ийм ажилдаа бид бүгд зарцуулаа явж байна. За замын ажил бол ерөнхийдөө одоо нэг 50 орчим хувьтай явж байгаа мó гэж ингэж харагдаж байна. За хөр суулт бол нэг 2.1 км зам хөр суулт юм бол одоогийн байдлаар бол 1.8 км замын бол хөрсийн урд хуулсаа. За хөр суулт бол 3000 м3 шороо авна гэсэн боловч, за одоогийн байдлаар бол одоо 15000 куб метр шороо одоо авч, за одоо шар шавар, за хар хөрсийн одоо хуулж, за энэ дээр одоо хад буюу одоо дайраг дэвсэх ийм ажлуудыг одоо хийж хэрэгжүүлж ингэж явж байна. За одоогийн байдлаар бол ерөнхийдөө ашлагнууд бол тавигдж байна. За ашлагнуудаа тавигдаад, за одоо энэ замаа бол автогрейдер дээр, за автогрейдер бол орж ирнэ. За дээрээс нь одоо нэлээд сайн усалгаа шаардлагатай услаад, за одоо ингээд бетем төрхөд ингээд асфалтнаа гэсэн иймэрхүү бодлоготой бид бүгд ажиллаж байна. За одоо энэ зам талаар бас нутгийн иргэд нэлээд сонирхож байгаа, хяналт гэсэн иймэрхүү юмнууд яригдсан учраас би энэ мэдээлэлүүд бас хүргэж байна. За хяналтын хувьд бол энэ замын одоо хяналтын инженер Төв аймгийн барилга захиалагчдын албаны одоо замын хяналтын инженер одоо Санж Дорд гэдэг залуу бол одоо 7 хоног тутам бол замын одоо хяналтан дээр бол ажиллаж байгаа. За дээрээс нь одоо энэ далангийн нэгтрал шинжилгээг нь бол Улаанбаатар нийслэлийн одоо лабораторид 7 хоног тутам одоо хөргүүлж, за одоо нэгтийн одоо нэгтрэлийн одоо хийж хэрэгжүүлж байгаа, үзэж байгаа гэсэн ийм одоо дүгнэлт байна. Дээрээс нь сум дээр одоо энэ тендер шалгаруулалтын ажлын комисс байдаг. Энэ комисс маань хяналтаа тавьж, дээрээс нь дэд үтцийн асуудал хариуцсан мэрэгчлэнгүүд байдаг. Энэ усуд маань одоо өдөр тутмынхаа хяналтыг тавиад ингэ явж байгаа. Тэгээд орон нутагтаа ямар ч байсан хэдүүлээ чанартай замыг, за энэ бол байгалийн баялаг өнгөрсөн 22 онд сумд маань байгалийн баялаг буюу самар нэлээ ургасан. Энэ дагалт баялагаар орсон орлогоор одоо сум орон нутгийнхаа өнгө үзэмжийг сайжруулъя, тоосчлтыг бууруулъя, иргэдийг одоо ая тухтай амьдруулъя гэдэг зорилгын дор бол бид бүгд ингэ шийдвэрлэж ажил маань одоо ийм хөвтэй бол явж байгаа. За энэ дээр бол одоо усалгаа бол нэлээд сайн хийгдэнэ. За одоо доороо цэвдэгтэй учраас одоо усалгаагаа хийгээд автогрейдертэй ингээд үйл ажиллагаа юмнууд нь явнаа. Тийм учраас бас иргэд маань ч гэсэн замынхаа энэ ашлага хийгдэж байгаа. За энэ ашлагуудыг буюу зам одоо автогрейдер ороод усалгаа хийгээд энэ дүүцснээс хойш энэ дээгүүр бол тээврийн хэрэгсэлтэй явахгүй байхыг та бүхэндээ бол анхааруулж байна. За хэдүүлээ ингээд хамтраад сум орон нутгийнхаа бүтээн байгуулалтын ажлыг бас түргэн шуурхай чанартай хийж хэрэгжүүлэх нь биднээс хамгийн чухал байгаа. Энэ ажил маань 7 сардаа бол хийж хэрэгжүүлж одоо бүрэн дууснаа гэсэн юм тооцоо төлөвлөгөөтэй бид бүгд ажиллаж байна.